야, 초 гарах гэдэг үг өнөөдөр үзнэ. Чуу гарна. За ханзыг харъя. Яг ингэчээрээ зөвхөн дээдлийнх нь энэ нь уул гэдэг ханзуулдаг тий. Тэгээ доороо бас дахиад уул буюу уулан дээр гарах гэд тогтоочих. Таян чулайла. Таян нар гэсэн үг. Чулай гараад ирлээ гэнэ. Яг ханзын махчилж орчуулвал тий гараад ирлээ буюу мандлаа гэхээр таян чулайла. Таян чулайла. Та цонбаулий тэр цүнхэн дотроос цун гэдэг чинь аас дагвар нөхцөл дандаа урдаа явдаг тий англи хэл шиг. Тэгэхээр та цонбаулий цүнхэн дотроос наачуу гаргаж ирлээ гэнэ. За наа гэдэг нь гараараа авч гаргаж ирэхийг хэлээд байгаа. Доороо гар гэдэг ханцтай наачуу гаргаж ирнэ. Ижби нэгшэрхэг үзэг. Ижби за үзэг харандаг ж гэж тоолдог тий. Үзэг шиг хэлбэртэй тамхи байж болно. Бас тамхиг ж гэж тоолох нь байна. Нэгшрэг үзэг гаргаад ирлээ. Ни чулай гэнэ. Чи гараад ирдээ. Гараад ирээ. Та на пен лунвэн шие чулайла. За тэр эмхтэй гэдэг л хүр анзан тий. Тэр эмхтэй на пен лунвэн гэнэ. За на пен тэр нэг тоолж байна. Лунвэн гэдэг нь болохоор диссертац юм уу эсвэл өгүүлэл байх нь. Тэгэхээр диссертацаа шие чулайла бичээд гаргаад ирсэн буюу бичээд тусчлаа санаа. За бичээд гаргаад ирлээ гэхэлэр бүрэн бичээд гаргаж ирчихсэн гэсэн санаах нь шүү дээ. Тэгэхээр дууссан гэж орчуулж болно. За та на пен лунвэн шие чулайла. Та на пен лунвэн шие чулайла. За гэрийн даалгаварт та хэд өөрсдөө энийг орчуулад үзээрэй. Өнөөдөр үзсэн үг чуу